За зарим мэдгүй хүмүүс би өөрийгөө халтхан танилцуулъя. Намайг Баярсан гэдэг. Лэдэмэн гэж байгууллага байдаг. Тэгээд зарим банкуудын уургийн хөргээд байгаа шүү аа сүүлийн үед. Тэр байгууллагыг анхнаас нь үүсгэн байгуулаагүй. Гэхдээ нэлээд өсөх явцад нь орж өөрийнхөө хувь нэмрийг оруулаад явж байгаа. Тэгээд зөвхөн Монголдо төдийгүй энэ төслийг дэлхийд гаргая гэсэн гол тэр үзэл санаанд нь нэгдсэн хүмүүсийн нэг байгаамаа. За тэгээд слайд амар гой надад слайд авахгүй 3 слайд байгаа. Тэгээ 20 минутанд багтаагаад явна. Уул нь би слайдгүй гэж бодсон чинь TDB-гийн Шангрила салбарлаа орсон чинь нэг юуны хэлэн надад үйлчлснийхаа дараа. За тэгээ та бэлтэж байгаа үстэй. Юу бэлтэж байгаа вэ гэсэн чинь та урилга аваагүй мó. За ватарсан одоо бэлтгэхгүй л болохгүй байна. Ямар ч хэсэг 7 хоног ч гэсэн слайд бэлтээ. За тэгээ миний анхны слайдын хоньны зурагтай. Би дизайнераас асуусан. Дизайнераас асуусан. За ингээд амар гоё дээр үеийн 30 машин дээр ингээд хонь ачсан тийм зураг тавьчихаа гэдэг. Тэгсэн чинь Баярсаахаа тийм зураг олдохгүй байна. Ядаж яах вэ? Монголын юм гоё тал нутаг дээр хонь бэлтэж байгаа харуулчих гэдэг. Яагаад энэ зургийг тавьсан юм бэ гэхээр энэ сууж байгаа баг их хүмүүс тэгээ ямар нэгэн байдлаар хөдөөнөөс ирсэн байж таараа. Тийм үү? Би ч гэсэн хөдөөнөөс ирсэн, дорнтоос ирсэн. Аав ээжээсээ долуулаа. Тэнгүүд чи манай аав ээж чи угаасаа цагуурт ажилладаг. Тэгээд нөгөө коммунизмын үед чи ингээд зүгээр аав ээж зүгээр хүүхдэд 45 хоног энэ дараа ингээд хаяал хүн бол гээл тэгэл явчихдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэгж явсаар байгаад яаж чад нэхгүй өөрөө нэг 18 м квадратад бид нар ингээд улсаас өгсөн байр нь ингээд 11 бүлээн амьддаг. Тэгээд 7 хүүхэд аав ээж тэгээ манай хамаатны хоёр хүүхдээ тэгээд газраар дөр ингээд тэгэл явсаар байгаад хүн болцсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр дурсамжуудаа би амар хийгээд дотроо хадгалж тээж явдаг байхгүй. Тэр үл миний хувьд бол айгүй гоё дурсамжууд. Тэгээд тэрэн дундаас яаж цаашаа ингээд би ингээд явцсан бэ? Тэг өнөөдөр би та бүхэнд ингээд өөрийнхөө түүхийг хуваалцах хүн яаж болсон бэ гэдэг те их амжилтанд хүрсэн байгаа биш л те. Тэг яг зүгээр ингээд ямар замлаар явсан бэ гэдэг талаар би зүгээр 3 та бүхэн жишээ ярих гэж утсан байхгүй. Тэгээд энэ өнөөдрийн түүхээс 3 түүхээс та хэд маань 3 хичээл ойлгох хэрэгтэй. Тэгээд эхний хичээлийг нь бол та хэн байсан ч хамаагүй. Өнөөдөр одоо энэ суугаад те тейлер байна уу? Эсвэл салбарын захирал байна уу? Тэ IT-ийн газрын захирал байна. Үүндээ байдал явахгүй шүү. Тэргээс юу ч болохгүй гэхээр ирээдүйд юу руу тэмүүлээд байгаа юм бэ гэдэг чинь амар чухал байгаа байхгүй. Тэгэхээр Баярсаахан гэдэг хүн тэнцээ нусаа гоожуулаад тэ дормтын нэг годамжинд ингээд юу хатаасаар ингээд элсэн дээр тоглож исэн байна уу тий? Эсвэл би годамжид хийх юм байхгүй метрлээд годамж метрлээд явж исэн чинь манай багш надад ирдэг байхгүй. Хэ Баярсаахаа чи юу хийгээд байгаа юм бэ? Цаан чинь хотоос Монтурк гэдэг нэг шинэ турк сургууль нэгдэж байгаа юм байна. Чи очоо шалгалтын өгчих гэж байгаа байхгүй. Тэгэл би гүйж очоод шалгалтын өгөөл. Тэгэл тэр үе чи Монтурк чи дөнгөж нэгдэжсэн болохоор амар болгоноос хамгийн шилдэг хоёр хүүхдүүдийг авчирсан байхгүй юу. Тэгээд тэр шалгалтанд нөгөөд яах гэдэг тэнцсэн. Тэгээд одоо уул нь бол тэр 96,000 төгрөгийн үнэтэй сургууль байсан байхгүй юу. Тухайн үед бол одоогийн бараг тэр чи 10 сая юм хаашаа. Тэгээд ээж явлаа гэх тий. Тэр үед манай аав өгсөн байсан. Тэгээд ээж намайг явуулахад бол одоо яах вэ гэхээр мөнгө байхгүй шүү дээ. Миний хүү тэгээд яах юм гээд сургуулийн төлбөрөө яаж төлөх юм. Яаж явах юм. Ээж нь одоо ингээд 7 хүүхэдтэй байж тий. Тэгэл ахтай би явна гэж байгаа хамаатан саднаасаа нэг замын мөнгө цуглуулаад ингээд явчихсан. Тэгэл түрк сургууль дээр очиод Монтуркт чинь би ингээд хоол ундаа ингээд энэ заалт олоолаа хоол идэх байхгүй. Тэгэл хоол идэж байхад манай хэтлэн орч ирдэг. Баярсаахаа гэж. Бахраад аваад яасан гэсэн чинь. Сургуулийн төлбөр төлөөч гэж. Амар хэцүү. Тэгэл эхний нэг өдрөл 2 өдрөл явсан. Тэгээд сүүлдээ сургууль ихэхэ болсон л надаас. Яагаад ихэхэ болсон бэ гэхээр би өөрөө ямар ч тийм дормтоос ирсэн англи хэл мэдэхгүйсэн. Тэгэл англи хэл мэдэхгүйсэн учраас ингээд анх Монтуркт очингуудаа ингээд англи хэлний шалгалт өгдөг. Тэгээд нөгөө Монтуркч аяг уралдуулдаг гэсэн юм. Тэгэл нэрсийн ингээд яатчихсан. Тэнгүүчд англи хэлтэй би доороос 3-4 ч ингээд явчихсан. Тэгээд өө хөдөөний хөлтэй ямар нэгэн англи хэл мэдэх. Тэгэл дотроо шар гацаагаал тий. Би
би юу ингэ сайжрах хэрэгтэй юм. Би хотын хүмүүсийг харах ямар гоё юм бэ? Тэр нөгөө MTV-г нүг юм сонсдог гэж штеп гэл тэ. Тэн дээр дандаа англиар дуулдаг юм байна гэл. Тэгэл дотор ингэ бодоод яаж мөчгөө мэдгүй явж байгаа л тэгэл эхний жилийн арай гэж дуусгаад 100 гэрлүүгөө явахдаа би яг хонтой холбоотой түүхөөсөн ах надаа. Ээж маань хөрхий зайлуул яаж хийж байгаа 20 минут төгрөг болоо надраа явуулцах. Наа миний хөө 100 ирээд амраа гэх тэ. Тэг би нөө 20 минут төгрөгөөр гэрлүүгөө явах гэснаа. Би англи хэл маань сайжрах хэрэгтэй. Ер нь л би одоо Монтуркийн хичээлүүд нь зарим нь англи хэлээс авах. Ер нь л би цааш ирээдүйн явах юм бол англи хэл надад амар чухал юм байна. Тэгэхээр би англи хэлээ яаж хийж байгаа сурна гэд тэгээд нөгөө 20 минут төгрөгийнхөө 12 орн чөлөө энэ талбай урталтай хуучин ном зардаг газруудаас grammar news гэдэг ном олчихсан байна. Тэгээд үлдсэн 8 минут төгрөгөөрөө тэрээр очиж ороод намайг ингээд ачаан дээрээ суулга аваа яваач гэгээд бүх ачааны машинаас очиж гүйж байгаа нэг хонтой машин дээр очиж суулсан байхгүй. Тэгээд миний хувцас бүр ингээд бүр амар өнөртэй. Гэхдээ би тэр 100 гэрээсээ гараагүй. Энэ үл яг болсон боддог шүү дээ. Гэрээсээ гараагүй. 3 сарын хугацаанд нөгөө номыг чинь эмээмээрээ болтолцоо юм. Амар бүр ингээд би одоо тэр номоо олхинсэн гэж аяг мөрөддөг байхгүй. Дааж хайцсан байхгүй. Эмээмээрээ ингээд бөглөдөг ном байсан. Тэгээ ингээд бөглөөд 2 дахь жилд нь очиод англи хэлнийхээ шалгалтыг өгсөн чинь номер 2 мөр бол хайцсан. Тэгээ намайг ч ой за баярсайхаа одоо англи хэлний олимпиад авах гэж очиод оролцоорой. Тэгээ номноос сурцсан чи ярьж чадахгүй шүү дээ өөрхий зай. Гэхдээ аль нь англи хэлний олимпиад оролцоод явж исэн байхгүй юу. Тэгэхээр энэ түүх юу өгүүлж байгаа юм гэхээр чинь би яг түрүүний хэлсэн дээ нэгдүгээр хичээл буюу би өнөөдөр хэн байх ч хамаагүй. Та нар ч гэсэн өнөөдөр энэ заалд хэн байх ч хамаагүй байхгүй. Юу руу тэмүүлж ийн жилийн дараа 5 жилийн дараа хэн болох ч байгаа гэдэг чинь амар чухал шүү. За яа. Окей. За тэгэхээр хоёр хүн яадаг вэ гэхээр би азар Турк руу яваад тэгээ сургуулаа төгсөөд би Турк руу явсан. Турк руу яаж явсан гэхээр бас өнгөтэй. Бишээ гоё юу лээ хөөхтэй. Тэгээд Монтуркээ төгссөн чинь бас л хөрхий зайдвал боломжгүй шүү дээ. Би нутг руугаа ч явчихдаг. Дараагийн 2 жил нутг руугаа яваагүй би. 3 жил Монтурк сурахтаа. Яасан гэж Улаанбаатарын хажууд байдаг Турк ресторан зундаа ажилласан шүү дээ. Насан туршаагүй мөртлөө галтгоонд ажиллаад тэгэл хэдэн цаг цуглуулаад 2 дахь жилдээ тэрийг Монтурктэй ашиглаад манай Турк багш надад амар тусалж ирсэн. Тэгээд төгсөөд яхаа мэдхгүй байж байгаа Турк руу явах гэдэг боловсролын ам дээр очиод тэгээд тэд чинь 1-р курс төгссөн хүмүүсийг явуулдаг гэсэн байхгүй юу. Тэгэхээр манай ангийн хөдөөний 8 хүүхэд очиод бүртгүүлээ гэсэн чинь та нар чинь Монтуркийн 11-р анги төгссөн хүүхэд гэсэн. Үгүй ээ манайх чинь 11 жилийн боловсролтой Монгол сургууль 10 жилийн боловсролтой үлдсэн 1 жил чинь их сургуулийн 1 жилийн боловсрол байхгүй гэдэг нөгөө хичээл чинь найраа байсан. Нөгөө хичээл чинь болохгүй үгүй. Та нар тэгвэл ядаж гараад 2 нь ороод 2-ыг чинь бүртгэх байх. Тэгэл нөгөө 8 чинь гадаа гарч байгаа газарт ингэр гэдэг шүү дээ. Тэгээ яаж хийж байгаа наац таараад би 2-ын нэг нь болцсон. Тэгэл Турк руу програм амжилт чиглэлээр явсан. Нөгөө заах дөрөвтүүдээс 2-оор сонгогдоод тэгэл Турк руу явчихсан байхгүй. Тэгэхээр яг энэ дээр энтэй холбоотой юу гэхээр хүмүүс аягүй их ингээд өөрийгөө ингээд орчин тойрноо тэгээд одоо акт хөрхөөснө гэхлээр өөрт өгсөн өгдлөө амар их болдог баг. Тэгээ амар их гоншиг юм зөө. Яа түүх заах надад гоё тийм баян ах баг тий. Манай аав ээж боломжгүй өнөдчих чи. Би угаасаа надад миний цагтээ намайг баг байхад ийм боломж байгаагүй ч гэдэг юм. Эсвэл ингээд байжсэн бол анчестер фагн чинь гүр баригдах байгаа юм биш үү? Би одоо ажил руугаа яаж явна? Трафик чи яагаад байгаа юм бэ? Мангар их гоншигэн зэ. Амар их гоншигэн хүмүүс. Тэгэл нэг ажил хийх болохоор яг тэр зам гардаг байхгүй. Гоншигноо шагаад байна зэ. Амар хэцүү. Наа чи угаасаа болохгүй шүү дээ. Угаасаа өнөөдрийг ингэж хийгээгүй шүү дээ. Ийм зам байдаггүй, болдгүй заяа гэдэг. Тэгэл ингээл өөрсдийнхөө ингээд сэтгэл санаагаар амар их бодохгүй. Тэгэхээр тэрийг л бид нар ингээл аюу ингээл ямар нэгэн үйл харахтаа ойлгох хэрэгтэй шүү. Би одоо гоншиж гэнэ үгээд өөрийгөө бодсон. Би гоншиж шүү дээ. Одоо миний амарчтай гэх тээ. Тэгэнгүүт чинь амар олон боломжууд харагдаж эхэлдэг байхгүй юу? Заяа та нар ингээд бодож байгаа заяа ингээл ажил дээр байна уу, годомжинд байна уу, гэр орондоо байна уу, найз нөхдөд байна уу гэж байж байгаа. Нэг харахад донд чинь сууж байгаа хүмүүс чинь хэн нэг нь гоншгоноод байгаа. Одоо та нар ингээд хажууд хэлж хүмүүс гоншгодог хүмүүсээ одоо зайгаас хүлээс сольчих. Тийм хүмүүсээс бас өөрсдөө хамгаалах хэрэгтэй юм шиг байна. Тэр сөрөг энерги өгдөг те шийдэл биш ингээд
зүгээр асуудал гэдэг юм сохгоо. Тэгэхээр тийм юм бити яриач. Өнөөдөр чи гэр оролт амьдарч яж болно заяа. Өнөөдөр чи аав ээж чинь ямар ч боломжгүй байж болно заяа. Өнөөдөр чамд улсын их хурлын гишүүн том компани захирал чамайг их сургууль явуулах чинь те цаашаа ингээд сурын хөгжийн өгч чинь туслаад авах хүн байхгүй байж болно. Гэхдээ яаж харахтай вэ? Факт бид нар зүгээр бүгдэнд нь 24 цаг л байна шүү дээ. Тийм биз дээ. Тэгвэл 24 цагаа хинэн гоё ашигласан тэр л бид нар ирээдүйд бусдаас илүү болно шүү дээ. Тэгж л гоё харах хэрэгтэй бай. Хоёрдугаар хичээл. За дараагийн. Өөрчлөлтийн тухай. Өөрчлөлт буюу энэтэй холбоотой би бас нэг өөрийнхөө сториг юм. Business Network гэж юм сайтыг мэдэх үү таах. Тэрийг үүсгээд анхнаас 0-оос нь үүсгээд тэгээд ингээд exit гэдэг те стартап амжилттай байгуулаад зарсан гэхгүй би. Нэг юмд би жоохон ингээд эргээд харах боддгийг. 7 жил зарсан гэдэг байхгүй. Яг хаа 7 жилийн эхний 4 жилд би Business Network-тэй зурвалдаагүй л дээ. Сүүлийн 3 жилд Business Network-тэй зурвалдсан. Гэхдээ Business Network-ийг явж хахад одоо ингээд бүх ажлыг компаниуд манай дээр орж ирэл зараа тавьдаг болоод манад мөнгө төлдөг болоод Business Network чинь ойролцоогоо нэг сарын 20-40 сая төгрөг чиг ингээд ашигтай болоод айгүй гоё бизнес болсон байхгүй юу. Тэгэхээр нэг харсан чи би өөрөө өөрчлөлт хэлчихсэн. Би яадаг байсан гэхээр ингээд өглөө болох ажил руу очдог. Тэгээд миний яг хийх юм маань өчигдөр хийсэн юм яг адилхан зав. Тэнгэр чинь хүн чинь өөр ингээд стресс хийж байгаа. Тэгэл тэрийг ингээд анхандаа дарах гэж орлоо, дэвчих гэж орлоо тийм. Цаашаа юу байгааг нь харагдахгүй. Тэгэл нэг өглөө би ч бас өөрхөн ингээд компани захирал дэв чинь Prada гэж жи бонцсон тийм. Тухайн үеийнхээ нийгмийнхаа нөгөө нөлөөнд л алдсан байхгүй да. Тэгэл хотод надад жип ямар хэрэгтэй юм. Тэгэл нөгөө жиптэй хүмүүс уучлаарай. Тэгээд ингээд ажил руугаа нэг өглөө явж исэн чинь нөгөө л хотын маань трафик байж штэ. Нөгөө трафик донд ингээд орцсон бөглөрцсөн. Тэгэл ингээд нойргүй онцны хичээлгүй ингээд жоохон ууртай ажилласан. Тэр үний чи юу юм та? Би ингээд өнөөдөр би очих юм би ямар ч надад тэ шинэ юм би сурахгүй шүү дээ. Би өөрчлөгдөхгүй шүү дээ. Би маргааш яг адилхан үйлдэлээ нөгөөдрийн адилхан үйлдэлээ. Би түүний чи what the fuck am I doing here тэ? Тэгж одоо готоод шууд гэрлэгөө очоод тэгэл гэртээ очоод компьютер онгоолоод тэ top 100 business schools in the world гэх тэ дэлхийд дээрх хамгийн шилдэг 100 бизнес сургуулийн жагсаалтыг хайгаад тэгэл тэндээс чи ингээд сургуулиудаа харж байгаа би юу сурах хэрэгтэй юм байна. Би хэдэн нас өрсөн намаагүй тухайн үед 36 таа байлаа 35 таа ч байлаа 34 ч байлаа амт түүх ярьж байгаа юм. Тэгээд тэр яг тэр мөчөөс ихлээр би сурна гэдэгт 100% шийдээд тэгээд маргааш нас ихлээр ажилдаа явах болоо 6 сар гэртээ суугаад шалгалтанд ирж байгаа. Тэр үед надад маш их юу гэдэг юм гээд хэрвээ би тэр үедээ өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсоогүй сурын хөгжиж би дэлхийн хамгийн шилдэг сургуульд очие те тэр хамгийн том компани юу гэдэг тэр Microsoft Dell те Amazon гэдэг дээр очие л да би тэрэн дээр би очимоор байна шүү дээ би явмаар байна шүү дээ гэдэг сэтгэлээ сонсоогүй эсвэргээрээ би fuck энэ UW гэдэг те Вашингтоны их сургууль чинь MBA хөтөлбөрийн $100,000 юм байна шүү дээ. Тэгэл амьдралын зардал дахиад $50,000 би $150,000 надад байхгүй шүү дээ. Би хаанаас гарах юм гэж бодсон бол хэрвээ би бодож ирсэн энэ нөгөө GMAT гэдэг шалгалт чинь мангар хэцүү гэж шүү дээ. Дор ээж дунджаар нэг хүн 4 удаа өгдөг юм байна шүү дээ. Ойролцоогоор жилээс 2 жил зарцуулдаг юм байна шүү дээ. Гэж бодсон бол эсвэл одоо юм гэж тий би одоо гэрлэлцэн шүү дээ. Би одоо компани захирал шүү дээ. Эсвэл би одоо 2 хүүхэдтэй болсон шүү дээ. Би гэр бүлээ зохиоцсон. Би ингээл гоё сайхан ингээл амар сайхандаа жаргая л да гэж бодсон бол би цаашаа хөгжих байхгүй. Тэгээггүй одоо тэр бүх сөрөг болбуудыг авчаар зүгээр би явмаар байна. Карманд $20,000 байгаа. Тэ? За яаж хийж аваад бизнес нэтворкөө зарна гэж бодцсон. Тэ? Угаас ашигтай бизнес юм чи хэн нэг авах. Тэгэл би зүтгэе л та гэл. Тэгэл шалгалтандаа бэлдээл, TOEFL-тэй бэлдээл, GMAT-тэй бэлдээл эхлээд нэг аваад оноогоо анхныхаа оноогоо авахдаа хоёр их сургууль руу явуулж байгаа. Тэ? Berkeley их сургууль, UCLA руу явуулаад хоёулангаас нь уучлаарай гэж хариулж байгаа юм. Тэгэл за би энийг би юу гэж хэлсэн би өшөө өндөр авах хэрэгтэй мэй гэж. Тэгэл дахиад 3 сар бэлдээл дахиад шалгалтаа өгвөл тэгэл UW-аас Seattle байдаг Вашингтоны сургууль гэдэг нөгөө ерөнхийлөгчийн гаргасан чагсаалтанд 11 төгрөг сургууль баггүй юу? Энэний MBA хөтөлбөртөнд тэнцэж байгаа. За эхний удирдлагын мөнгө нь $20,000. Эхний удирдлага нийт 6 удирдлагатай. За эхний удирдлагынхаа мөнгийг кармалаа гэр бүлээ орхиод 2 хүүхэдтэй орхиод эхнэрээ орхиод явчаад явшин.
хэдүүлээ цаашаа явах хэрэгтэй юм. Тэгээ явцсан байхгүй. Тэгэл Америкт очиод тэгэл одоо за яах вэ дараагийн боломжууд юу вэ те? Хоёрдугаар үлээлийнхаа мөнгө би хаанаас авах вэ? Дараагийн жилийг би яах вэ? Тэгэл яг чи өөрөө хүссэн байхад яг хорвоо ертөнцийн ингээл чам ямар нэгэн байдлаар туслаад авахгүй. Тэгэл манай нэг найз байсан чинь манай нэг би тэрэндээ бас амар их баярлж авдаг. Хоёрдугаар үлээлийн мөнгө $15,000 надад бүр алсаас зээлгүүлж байгаа. Гуравдугаар үлээлийнхийг би бас ихээр бүх профессоруудынхаа хаалгыг тогшоо тийм үү. Зөнгөр гарчтай. Монголоос ирсэн. Яг нэг дордоос ирсэн байж. Монголоос ирсэн байна. Хамгийн анхны MBA-гийн оюутан заяа Монгол оюутан. Нөгөө хэд ч харахаар оо тийм үү чи Монголоос ирсэн юм гээл бүрийгдэг заяа. Тэгээд бүх профессоруудын хаалгыг тогшин бодвол би ямар юм ингээ би ингээ таны хичээл чинь тусламаар байна. Би туслах багш болмоор байна тий. Туслах багш гэдэг чинь амар teaching assistant гэдэг чинь нөгөө чиний төлбөрөөс ч хөлбөлөх байхгүй. Тэгэнгүүт чи би тэгмээрээ гэл ингээл яагаад гэсэн болтгүй дээ. Тэгэл ямар нэгэн байдлаар одоо тэр одоо өөр хүч үед юм уу те тэр одоо итгэдэг бол та нар тэрэндээ итгэх байх. Тэгэл нэг багш руу орсон чинь чи ороод иртэй гээл. Тэгэл суулгаад ярьсан чинь нөгөөх нь Монголд илэхтэй багш байж таардаг. Тэгэл яриад миний нөгөө бас түүхүүдийг сонсоод нөгөө чинь за би нэг юм бодъё гэх. Тэгэл 7 хоногийн дараа надад уцтал. Чи чамайг би туслахаас авлаа гэдэг. Баярлалаа юу гэдэг те. Тэгэл 2 дахь жилийн төлбөрөө тэгэл аргалцж байгаа байхгүй. Тэгэл ямар нэгэн байдлаар асуудлаа тийм ингээл хүн ингээл өөрийнхөө хүчтэй би өөрчлөх хэрэгтэй цаашаа хөгжих хэрэгтэй байна явах хэрэгтэй байна тийм ингээл тогтцсон амьдрал чи амар хэцүү өөдртэй чамайг хэрвээ чи хөгжихөө зогсоох юм бол чи уруудаал их чинь гэдэг тэр үнүү чи ингээл амар үнүү байхгүй тэрийг харин хөгжиж өөрчлөхийн тулд та нар өөрсдөө тэр сөрөг бодлоос өөрсдөө авчаа цаашаа амар их ингээд хичээх хэрэгтэй окей удаач за хамгийн сүүлийн бонус надад цаг байгаа тийм за бонус нь яг үгээр life is short тэ амьдрал бол нэр гэсэн арай л богино. Одоо ингээд би толь руу харахаар ингээд юугаа тавт ч зүйл өвчлөгээ тавт байхгүй. Тийм учраас би өөрийнхөө хүссэн зүйлийг хийх ёстой юм байна. Би өөрийнхөө сэтгэл зүрхээ чагнах ёстой юм байна. Би цаашаа хүмүүсийн нийгмийн хүлээлтээр тийм үү би одоо амар дэлхийн мундаг хамгийн том компанид ажиллах эн чинь гоё гэж боддоо шүү дээ. Яг үнэ хэлэхээр гоё биш байж болно шүү дээ. Тэр би үзсэн байхгүй. MBA-гээ төгсөө тий би өстө дэлхийн мундаг компанид орох хэрэгтэй. Топ 10 технологийн компанид орох хэрэгтэй гэл. Тэгэл ярилцлагандаа бэлдээл амар лаг ингээл өдөр шөнөгүй суугаал тий. Тэгэл нөгөө компанид нь ороод үзэхээр яг л бид нар шиг л хүмүүс байгаа. Хаавас тэр энэ дэлхийн надаас хэцүү байдлаас ирсэн нэг одоо тий нөхөр байж лээ. Спанаас ирсэн нөхөр байж лээ. Америкийн хөдөөнөөс ирсэн нөхөр байж лээ. Тэгэл тэр доктор чинь ингээд би яг хүссэн газараа ирчихв гэж асуух орчин. Яг нөгөө доктороос чинь нөгөө юм чинь ингээл бас ягаад би ингээд миний пашн юм уу те би ингээд Dell гэдэг компанид ороод би нэг жил гараад ажиллаа те амар гоё те одоо 50-60 хүнтэй баг дотор ороод ажиллаа. Тэр байтугай менежерийн төвшөнд очиод ажиллаа. Энэ дэлхийд одоо нөгөө дэлхийн том сургуулиудын MBA төгсчих юм бол дандаа менежерийн төвшөнд очдог байхгүй. Одоо people manager буюу хүн удирддаг. Тэгээд ингээ явган учраас нөгөөдөг чинь аюу удаан санагдаал тий. Тэгэл чиний хийж байгаа юм чинь impact гэдэг тийм үү? Одоо ингэ дэлхий дээр үзүүлж байгаа, иргэн тойронд үзүүлж байгаа нөлөө нь амар цөөхөн санагдаал тий. Тэгэл чи зүгээр л ингээ сарын $10,000 авдаг, цалин авдаг, амьдрал нь амар гой тогтцсон хауст амьдардаг, стандарт Америкийн амьдралын стил рүү ороод ирчих واخ. Тэгэнгүүт чинь энэ миний хүсэж байгаа юм уу? Энэ миний passion юм уу тий? Passion гэж амар хэрэгтэй. Passion мөн үү гэж асуугаад өөрөөсөө асуугаад тэгэл дахиад нөгөө баяр сахиж өөрийгөө идчих гэж байгаа. За одоо би дараа нь юу яах хааш явах вэ тий? Тэгэл манай найзууд Монголоос холбогдоод тэгээ нэг сарын үед холбогдоод баяр сахаа бид нар ийм гоё юм хийх чинь Монголын нэрийг дэлхийд гаргах чинь тий? Чи хэрэгтэй. Ирээд бидний үйл ажиллагааг хариуцаач тий? Манай залуучуудыг урамлан өгвөл цаашаа авч яваач. Тэгэл ирсэндээ харамсахгүй гоё тий бид нар гоё юм хийж гин цаашаа өшөө гоё юм хийн. Тийм болохоор та бүхэнд дөрөвт хичээл маань өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсон.